Ашигт малтмал газрын тусны газрын мэдээлэлээс үзвэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд ашиглалтын 1670 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнээс тусгай зөвшөөрөл эзэмшигч 380 гаруй аж ахуй нэгж 2019 онд 400 гаруй талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөд байна. Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг 2012 онд нийтдээ 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан хийжээ. Уг тооллогоор 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 4256 га эвдэрсэн талбай орхигдсон үлдсэнийг тогтоосон байна. Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь аж ахуй нэгж байгууллага, 40% нь бичил уурхай болон хууль бусаар алт толборлагчдын үйл ажиллагаанд өртсөн тухай тоо баримт байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2018 онд тусгай зөвшөөрлийн нийт 540 талбайг хамруулан тандалт судалгаа хийжээ. Тандан судалгаагаар бол ашигт малтмалын олборлолтоос хамаарч 24600 гаруй га талбай эвдрэлд оржээ. Эвдрэлд өртсөн талбайн 28% буюу 7000 гад нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байна. Тухайн талбайн 56% буюу 3900 гаруй гад нь биологийн нөхөн сэргээлт хийжээ.